Эрхэм үзэгчдийн өнөөдрийн амгалан гэлтгийа. Төвлөр ТV-с угаас эхлэн явуулдаг онлайн ярилцлагын нэгэн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт Вашингтон дэсийн хот орчинд үйл ажиллагаа явуулдаг Mogul Insurance Group компанийн үүсгэн байгуулагч Гамбелгийн Кристал оролцож байна. За тус компани онцлог бол анхны Монгол эзэнтэй даатгалын төрөлдсөн компани байна. Тийм учраас бидний анхаарлыг гойдог татаж байна. За энэ шалтгааны улмаас энэ компаниг үүсгэн байгуулагч Кристалыг урьж тус компанийн үйл ажиллагаа улмаар Америкийн эзэн улсын даатгалын тогтцооны тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахар түүнийг урьсан юм а. За өнөөдрийн дугаарт цаг завааран оролцож байгаа Кристал Гамбелэг буюу болор тань маш их баярлалаа. Та сайхан намарч байна уу? За та сайхан намарч байна уу? Биднийг өнөөдөр энэ сайхан нарлаг өдөр өөрийнхөө сувг үйлчлэхэд биднийг бас урин дуудаж оролцуулж байгаад маш их баярлалаа. Талархснаа танд болоод танаа хамт олон баярлсан талархснаа илэрхийлье. Манай ярилцлагын уламжлалт дагуу хоёулаа танилцуулгаар эхлэе. За өөрийнхөө тухай таны нэрийг харсан Кристал Гамбелэг гэж байна. Бодвол Монгол нэртэй байх гэж бодож байна. Тийм учраас өөрийн бас Монгол нэрийг бас зөвлөвөл зүгээр байна. Өнөөдөр хоёулаа танаа бизнесийг тоорч явах учраас бизнесийн тухайс товч танилцуулга бидэнд өгнө. За намайг Кристал Гамбелэг, миний монгол нэрийг Болроо гэдэг байгаа. Тэгээд би Вашингтон ДС хотод өдгөө 2006 оноос хойш сурч ажиллаж хөдөлмөрлж байгаа. Тэгээд манай компани тавчхан танилцуулга гэвэл Могул даатгалын группийг би үүсгэн байгуулагч. Тэгээд бид 7 сараас хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ би даатгалын мэргэжилтэнгээр сүүлийн 7 жилийн хугацаанд Georgetown Insurance Group Vice President хийсэн байгаа. Тэгээд одоо манайх бие даасан агентлагаа нээгээд бид тусдаа гарсан байгаа. За танаас чинь нэлээд өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгосон. Танай вебсайтаас харах юм бол ямар салбарт үйл ажиллагаа явуулж байна? Даатгал дотроо бас нэлээд олон төрөлтэй байгаа шүү дээ. Яг үнэ. Даатгал гэдэг дотор маш олон төрөлх байгаа. Тэгээд манай энд бас Америкт бас амьдарч байгаа олон монгол эрүүл мэндийн даатгал бөгөөд амь насны даатгал заадаг маш олон мэргэжилтэнүүд байдаг. Бидний хувьд гэвэл манай компанийн нэг даваа тал гэвэл бид хувийн үйл хөдлөх хөрөнгө болоод бизнесийн даатгалаараа одоо үйлчлэгээ үзүүлдгээрээ Америкт анхдагч монгол эзэнтэй агентлаг гэж явж байгаа. Тэр маань бас бидний даваа тал байгаа. За боломжтой. Машины даатгал, орон сууц, хаус эзэмшигчдийн даатгал, мөн бизнесийн даатгал гэж байна. За энэний задрааг хоёулаа удахгүй ярилцсанаа. За танай компани ихлээсээ ойлъё. Одоо жишээлбэл би даасан агентлаг гэж байна шүү дээ. Тэгэхээр бид нар бол эйжентүүдийг сайн мэдж байгаа шүү дээ. Одоо том компани шөхөр дор үйл ажиллагаа явуулдаг төлөөлөгч. Танаа энэ би даасан агентлаг гэдэг хоорондын ялгаа ямар ялгаатай байна вэ? Captive agent буюу independent agent гэж хоёр төрлийн agent Америкт үйл ажиллагаа явуулж байгаа. Captive гэдэг маань одоо энэ Америкийн компаниудтай нэг зөвхөн нэг компанитайгаа гэрээтэйгээр албан ёсны борлуулагч хийдэг компаниуд байгаа. Тэр дотор Geico, State Farm, Allstate энэ том компаниудын төлөөлөл болсон зөвхөн тэр компанийнхаа бүтээгдэхүүнүүдийг үйлчлүүлэгчтэй санал болгодог ийм компани агентлагуудыг captive agents гэж хэлээд байгаа юм. Бидний хувьд Могул даатгалын групп маань бие даасан буюу independent агентлаг гэдгээр маш давуу талтай. Бид тэгснээрээ зөвхөн нэг компани бүтээгдэхүүнүүдийг бид үйлчлүүлэгчтэй хүрэхээс гадна бид 40-50 улсын хэмжээний A-rated plus A-rated буюу одоо онц дүнтэй үнэлгээтэй том компаниудын бүтээгдэхүүнүүдийг бид албан ёсны гэрээтэйгээр лицензтайгаар үйлчлүүлэгчтэй хүргэж өгж байгаа нь бас бидний давуу тал. Дээрээс нь бид одоо өнөөдөр зах зээл дээр байгаа маш боломжит үнэтэй бөгөөд найдвартай хурдан шуурхай даатгалыг бид нар үйлчлүүлэгчтэй ялангуяа Монгол их хэл дээрээ бас үйлчлүүлэгч нартай үзүүлж байгаа. Тэгээд тэрний давуу тал нь гэвэл бид одоо үйлчлүүлэгч нарынхаа өмнөөс шопинг буюу дэлгүүр хэсэлт одоо хийж өгнө гэсэн үг. Ягаад тэгэхээр та зөвхөн нэг газарт Geico жишээлбэл хандаад тэр зөвхөн үйлчлэгээ тэр бүтээгдэхүүний үнийн саналыг авах биш. Манай компанид хандсанараа бид таныг 30-40 компаниудтай задарч ингэж бүтээгдэхүүнийг танилцуулж хамгийн бага үнэлгээтэй бөгөөд хамгийн чанартай даатгал тухайн хүнийхээ нөхцөл байдал, driving record буюу credit score, insurance score энэ төр нь
одоо юу гэдгийг тэрэн дээр нь тулгуурлаж бид нар бас үйлчлэгээ үзүүлдэг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө шууд одоо юу гэдгийг тэр captive agentтэй холбогдсноос танай компанид холбогдвол илүү өргөн сонголт байна гэж ойлгож болох уу? Яг өргөн бүтээгдэхүүний сонголтоос гадна мэдээж хэрэг их хэлээрээ та үйлчлэгээ биднээс авах боломжтой. Бид цаг зав гаргаад үйлчлүүлэгч болгонтойгоо тулж ажиллаж үйлчлүүлэгчийнхаа тухайн нөхцөл байдал, хүсэл сонирхол яг яагаад даатгах хэрэгтэй болсон, юу даатгах байгаагаа хуулийн талаас нь ойлгох зөвлөгөөг бид өгж бас ингэж тулж ажилладаг байгаа. Үйлчлүүлэгч болгонтойгоо бид тулж ажилладагаараа бас манай компани онцлог юм болов уу гэж би бас тэрийг зохиж хэлмээр байна. Дээрэс нь бас агентлаг гэхээр биднийг одоо нөгөө манай компаниг өөрсдөө даатгалын компани гэж бас өрөөсгөлөө ойлголт аваадах шиг байна. Бид бол аль бие усны лицензтайгаар аль бие усны гэрээтэйгээр энэ компаниудын аль бие усыг орлуулагч хийдэг агентлаг байгаа шүү гэдгийг бас зохиж хэлье. За гүнштэй Монгол эзэнтэй анхны даатгалын одоо бие даасан агентлаг. Сонин бөгөөд содон сонсогдож байна л да. Америкийн эзэн улсад одоо үүндээ төстэй үйл ажиллагаа явуулж байгаа Монгол компани байгаа юу? Анхных уу Америкийн эзэн улсад? Үгүй бол можийн төвшөнд анхных гэж ярьж байна уу? Зөв. Би болохоор яг манайд Америкт бас Монгол эзэмшилтэй агентлаг байдгийн байлээ. Баруун эрэгт. Тэр газар маань зөвхөн одоо автомашин болон хувийн эд хөрөнгө байшин орон сууцны даатгал хийдэг компани. Манай компани бол Америкт анхдагч бизнес болоод хувийн эд хөрөнгө бороод бизнес ангилалтай даатгал. Тэр дотроо бас бизнес commercial буюу ажлын зориулалтад хэрэглэдэг автомашин, том оврын машин, truck, cargo гэд бидэнд даатгадгүй юмнууд байхгүй. Бид бол иж бүрийн даатгал хийдгээрээ бас олон хүрээтэй даатгал хийдгээрээ манайх Америкт анхдагч Монгол эзэмшилтэй агентлаг гэж явж байгаа. Бие даасан эйжент байхын тулд бас лайсенс шаардлагатай юу? Тухайлбал танай компанийн хувьд зөвхөн одоо Virginia мужид лайсенстай байна уу? Үгүй бол Америкийн эзэн улсын бүх мужид үйл ажиллагаа явуулах хэрэгтэй юу? Та маш сонирхолтой зөв асуулт асуулаа баярлалаа. Манай home office буюу миний амьдардаг мужид өөрөө Virginia. Тэгэхээр би DC, Maryland, Virginia-д анх эхэлсэн байгаа. Тэгээд мэдээж хэрэг манай монголчууд Америкт даяараа тархан сууж байгаа. Тийм болохоор бид бас Колорадогийн стейтэд дээрээс нь Калифорниа, Washington State, Illinois гэсэн стейтүүдэд лайсенсаа одоо аваад бид үйл ажиллагаа тун удахгүй бас монголчуудтай хүрэх болно. Одоогийн байдлаар бид нар Virginia, Maryland, Washington, DC гэсэн мужуудад аль бие усны лицензтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Зөв. Одоогийн байдлаар 3 мужид бол лайсенстай явуулж байгаа. 4 мужид тийм. 4 мужид. За цаашдаа удахгүй Колорадо, Калифорниа, Washington State, Illinois үйл ажиллагаа явуулна гэж ойлгож байна, тийм үү? Яг үнэ бид одоо оноос өмнө 11 сард багтаагаад бүх одоо тэр монголчуудын минь амьдарч байгаа төвлөрсөн тэр том хотуудад бас үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой болж байгаа. Тэгээд бидэнд мэдээж одоо хандаж хүсэлт аввал бид нар бүх талаас нь зөвлөж дэмжиж дүүшлүүлэгч нартай мэдээллийн чанартай зүйлүүдийг байнга одоо утсаар бөгөөд цахимаар өгөх боломжтой байгаа. Тэгэхээр commercial гэж одоо truck-ны бизнес эзэмшиж байгаа хүмүүсийн хувьд бас өргөн боломж нэгдэх нь байна шүү дээ. Ялангуяа Иллинойс мужийн хувьд маш олон хүмүүс үйл ажиллагаа явуулж байгаа. Яг үнэ. Миний хувьд гэвэл би trucking яг энэ commercial auto буюу trucking commercial төрлөөр сүүлийн 5 жил яг гар дааж ажилласан туршлагатай байгаа. Тэгээд бидний бас хамтарч ажилладаг компаниуд улсыг хамарсан том хэмжээний компаниуд учраас бид мэдээж competitive price буюу одоо маш харьцуулсан зах зээл дээр хамгийн боломжит үнэтэй даатгалын сонголтыг бид үйлчлүүлэгч нартай өгөх болно. Тэгээд trucking компани үйл ажиллагаа явуулж байгаа Монгол эзэнтэй маш олон компаниуд байгаа. Тэгээд тэр улсуудаа бас хуулийн талаас нь зөвлөгөө өгөө дээрээс нь яг өөрт нь хэрэгтэй бүтээгдэхүүнийг авахт нь бид бас мэдээж хамтарч ажиллаж яг одоо туулж ажиллах болно. Тэгээд дотроо маш их олон янзын даатгалууд байгаа л да. Карго даатгал байгаа. Дээрээс нь бас том оврын машин учраас дотроо одоо ангиллууд нь маш ондоо байдаг учраас бид нэр үйлчлүүлэгч нартайгаа яг ингээд туулж ажиллаад зөвлөгөө өгөөд ингээд ажиллагаа үйл ажиллагаа явуулж байгаа.
За хоёулаа одоо үйл ажиллагаа нэлээд наривчилж тайлбарлаж өгье гэж бодож байна. За ямар ч байсан автомашины бол бүрэн даатгал байгаа. Commercial business-ийн даатгал, мөн одоо бусад төрлийн даатгалуудын тухай танилцуулж яриач. Ямар даатгалуудын үүсвэртэй санал болгож байна. За баярлалаа. Манай агентлагийн хувьд бид яг хоёр төрлийн даатгалын үйлчилгээ үзүүлээд байгаа. Хоёр ангиллал эхнийх маань хувийн даатгал гэж байгаа. Тэр дотор хувийн эзэмшил, тухайн хүний автомашин, хувийн эд хөрөнгө, дээрэс нь орон байр, эсвэл та хэрвээ апартмент буюу апартмент түрээсэлдэг бол апартментын дотор байгаа таны хувийн эд хөрөнгө, дээрэс нь мотоцикл, зайв одоо тэр тухайн хүнд өөрийгөө даатгуулмаар хувийн эд хөрөнгө юу гэдэг тэр болгоныг бид даатгана. Хоёрдугаар ангиллал маань бизнес даатгал гэж байгаа. Commercial даатгал гэж явж байгаа. Тэр ангиллал дотор маань бизнес жижиг дунд бизнес эрхлэгч нарын business liability гэж даатгал байгаа. Business owners даатгал. Дээрэс нь general liability буюу бизнес эрхлэгч хүмүүсийн эрсдлийн даатгал гэж байгаа. Дээрэс нь бид нар бас ажил дээрх осол аваарын даатгал буюу workers compensation гэдэг даатгалыг үзүүлж байна. Мэдээж бас commercial auto буюу компанийн нэтээр авсан ажлын шугамар хэрэглэдэг машинуудыг бид даатгана. Дээрэс нь бид том аварын бөгөөд truck-ны даатгал хийн, бас каргоны даатгал хийн. Бас бид нар гадаад руу одоо очиж байгаа каргоны бас даатгалууд хийж байгаа. Marine Ocean даатгал гэж байгаа. Тэр маань бас эндээс одоо маш олон илээмжнэр далаагаар дамжиж тийм ээ одоо бомбтоос гарч явж байгаа. Бид бас тэр том даатгалуудыг хийн. Ингээд бас иж бүр даатгалуудын үйлчлэгийг бид үзүүлж байгаа. За түрүү бас тус дурдсан түрээслэгч апартмент амьдарч байгаа хүмүүсүүд renters insurance-аас байгаа гэсэн үг тийм. Яг үнэ. Renters insurance-ийн давуу тал гэвэл маш их олон давуу талтай. Мэдээж хэрэг та ингээд апартмент түрээслэхэд очингууд leasing office дээр таныг renters insurance-ийг $100,000-оос $300,000 liability-тэй та даатгалтай байх ёстой гэж шаарддаг байгаа. Гэрээ хийхэд тийм ээ. Тэр хүмүүстэй зөвлөж хэлэхэд та нэг компаниараа автомашин болоод мэдээж хүн болгол машинтай байгаа тийм үү. Та өөрийнхөө хувийн автомашиныг renters insurance буюу түрээслэгчийн даатгалтайгаа хамт холбоснороо та автомашин дээр 10-15% хөнгөлөл эзэлдэг bundle service буюу багц үйлчилгээний хямдрал бас эзлэх боломжтой байгаа гэдгийг дурдмаар байна. Хаштаг өөр газраас даатгал аваад leasing office-то сарын $10-12 төлж байгаагаас хойш тэрийг бас машин өөрийнхөө хувийн машинтайгаа нэг компанид оруулчихвал бас тийм хямдралын үйлчилгээнүүд маш их байгаа. Тэр талаас нь бид одоо үйлчлүүлэгч нартай байнга зөвлөж хэлж өгдөг. Дээрээс нь renters insurance-ийн бас нэг давуу тал гэх юм бол таны одоо машин чинь байшин гिचэн гадаа ч юм уу паркинг дээр байж байгаад шөнө одоо хулгаад алдсан ч юм уу тий цонхоо хагалуулсан тохиолдолд тэрийг автомашины даатгал төлдөггүй. Тэр маань болохоор ягаад тэгэхээр автомашин хөдөлгөөнгүй байсан, замын хөдөлгөөнд оролцоогүй гэж үздэг учраас энийг бол автомашины хариуцлага жолоочийн хариуцлагын даатгал төлдөггүй. Тэрийг юу төлөх вэ? Renters insurance төлдөг. Ягаад тэгэхээр та renters insurance авахдаа $25,000 хүртэлх хувийн эд хөрөнгөө бас даатгуулж нэмэлт даатгалд оруулсан байдгаараа тэр дотор маань шил цонхны мөнгө, дээрэс нь бас дотроос нь манай бас ажлын багаж магаж алдагдсан тохиолдол байж болно. Хувийн эд хөрөнгө алдсан тохиолдолд та renters insurance-тэй бол тэрэн дээрээ бас ингээд claim үүсгээд буцаагаад мөнгөн хохирлоо барагдуулах бас боломж байгаа гэдгийг бас хэлмээр байна. За ямар ч тач commercial арилжааны даатгал бол мэдээж компани эзэмшиж байгаа хүмүүс холбогдож мэдээлэл авах ба. Хоёулаа нэлээд одоо олон чиглэлсэн, хувь хүмүүс чиглэлсэн бас зарим мэдээлэл өгье гэж бодож байна. За тухайлбал шинээр ирж байгаа хүмүүсийн автомашины даатгал дээр бас нэлээд олон асуулттай байгаа. Түүний нэг нь бол одоо нэг талдаа даатгал хийлгэх, хоёр талдаа даатгал хийлгэх. Үүний одоо яг чухал ач холбогдол нь юунд байна вэ? Гол ялгаа нь юу вэ? Та ястаа маш чухал асуулт асуулаа баярлалаа. Америкт автомашины registration хийлгэсэн буюу өөрийнхөө нэр дээр бүртгэлтэй автомашинтай хүн болгонд хуулиараа тухайн мужаас state minimum буюу хамгийн бага даатгал авах тэр дүнг ингэж тавьж шаардсан байдаг. Жишээлбэл миний амьдардаг Виржиниа мужид $25,000, $50,000 хүртэлх даатгалыг нэг талдаа заавал хэлмэсэн байх хэрэгтэй гэж шаарддаг. Тэр бол хуулийн даатгал. Тэрийг маань манай монголчууд албан ёсны даатгал гэж нэрлэдэг байгаа. Нэг талдаа.
Хоёр талтай гэдэг маань болохоор хоёр талтай гэдэг нь өөрийнхөө машин буюу өөрийнхөө эд хөрөнгийг давхар даатгуулахыг хоёр талтай даатгуул гэж хэлээд байгаа. Тэрийг нь англи нэршил нь full coverage гэж байгаа тийм ээ. Эхнийх нь албан ёсны даатгал liability юу гэсэн үг вэ гэхээр жолоочийн хариуцлагын албан ёсны даатгал, хоёр дахь маань өөрийн эд хөрөнгийг даатгасан. Тэрийг бол яг Монгол сайн дурын даатгал гэж ярьдаг юм билээ. Энд бол манайхан хоёр талтай гэж ойлгодог. Тэр маань өөрийнхөө эд хөрөнгийг даатгах нь. Дээрэс нь хэрвээ та машина finance буюу лизингээр авсан бол таны машины ордер маань ингээ банкн дээр байж байгаа. Та одоо тухайлбал нэг Highlander авахын тулд $60,000 зээл гаргуулж авсан байна. Тэрийг 5 жилийн хугацаатаагаар магадгүй авсан байна. Тэгэхээр таны зээл олгосон компанид тэр машины ордер байдаг учраас заавалчгүй таныг хоёр талдаа буюу full coverage-тэй бай. Яагаад тэгэхээр манай компанид, манай банкнд зээлээ төлж дуустал бид нар хэрвээ ямар нэгэн осол аваар, хэрвээ ямар нэгэн энэ машинд хохирол учирсан тохиолдолд бид даатгалаас шууд одоо өөрсдөө хохирлоо барагдуулна. Яагаад тэгэхээр бидэнд ордер байгаа гэдэг ийм болцолтойгоор явагддаг байгаа. Хэрвээ таны машин төлөгдөөд дууссан, ямар нэгэн банкнд дахиж төлөх одоо мөнгө үлдээгүй, таних одоо full own болсон бол та ордерыг гар дээр авсан бол та сайн дурын даатгалаа цуцлуулах боломжтой, нэг талдаа хийлгүүлэх боломжтой. Тэгээ их үйлчлүүлэгч нар маань хуучвтар машин 5,000-аас доош үнэлгээтэй машинуудыг ер нь ихэвчлэн нэг талдаа даатгуулъя гэдэг. Яагаад тэгэхээр хэрвээ ямар нэгэн осол аваад болсон тохиолдолд би өөрөө 100% хариуцлага хүлээгээд машинаа би өөрөө ингээд даагаад явнаа. Би даатгалын надад даатгалаар би хохирлоо барагдуулахыг хүсэхгүй байна гэдэг ийм сонголтон дээр байгаа. Тэгэхээр хувь хүнээс шалтгаална гэсэн үг. Дээрээс нь Монголоос ирээд удаагүй байгаа үйлчлүүлэгч нартэй бид Монгол үнэмлэх, дээрээс нь олон улсын үнэмлэх, дипломат үнэмлэх энэ бүгдгээр нь бас даатгалын үйлчлэгээ үзүүлж байгаа гэдгийг бас тасран дурдуулмаарай. Монгол үнэмлэхтэйгээ даатгал их бүрэн боломжтой байгаа. Зөв. Ерөнхийдөө дүүцүүлж ойлгох юм бол нэг талдаа гэдэг нь Монголд байдаг жолоочийн хариуцлагын заавал даатгуулах даатгал. Хоёр талдаа гэдэг маань сайн дурын даатгал буюу өөрийн өмч хөрөнгийн даатгалаа гэж ойлгоно шүү дээ. Яг үнэ. Сая comprehensive гэдэг full даатгал гэдэг юм тийм ээ. Comprehensive гэж бас ярьдаггүй зөвхөн нэг компаниуд ийм нэг томьёотой байна уу? Тий, хоёр талтай гэдэг байгаа маань өөрийнхөө эд хөрөнгийг даатгах гэдэг байгаа маань comprehensive collision гэж байгаа. Тэр дотор яг хохирол юунаас болов? Байгалийн гамшигаас болов? Эсвэл өөрийн буруугаас болоод ямар нэгэн юмтай мөргөлдсөн байна уу, тийм ээ? Мод мөргсөн байна уу, шом мөргсөн үү, эсвэл амтан мөргсөн үү замд. Тэднээс хамаарат энэ comprehensive collision гэдэг хоёрын аль нэгэн дээр нь очиж тэр даалтан дотор орж хохирол маань барагдуулдаг байгаа. Тэгээ карманаас гарах мөнгө буюу deductible гэж бас ойлголт байгаа. Тэр маань хэрвээ жолоочийн өөрийн буруугаас болоод аварт орсон тохиолдолд та өөрийнхөө карманаас тодорхой хэмжээний мөнгө тэрийг deductible гэж хэлээд байгаа. Тэр $500 байж болно, $1,000 байж болно. Энэ бол хувь хүний өөрийнхөө сонголт. Тэрийг тухайн мөнгийг карманаасаа гаргаад тэгээд үлдсэн мөнгийг маань даатгал барагдуулдаг байгаа. Жишээлбэл өөрийн буруугаас болоод автомашины осолд ороод өөрийнхөө 2021 оны Highlander-ийн уртлын гүприйг нь одоо гэмтээсэн тохиолдол гарлаа гэж үзье. Тэгэхээр яах вэ? Та shop дээр авчиж estimation буюу үнийн санал нэгдүгээр авах гэсэн онцлуулна гэсэн. Энэ машины засахад хичнээн төгрөг болох уу гэдгийг, хичнээн доллар болох уу гэдгийг. Тэгээ онцлсны дараа таны уртлын гүприйг амсахын тулд ойролцоогоор $5,000 болж байна гэж танд одоо үнэлгээ ирнэ. Тэрийг та даатгалд явуулсны дараа таны гэрээн дээр deductible маань 500 байна уу 1000 байна уу гэдгээс шалтгаалаад та тэр тухайн мөнгийг засуулах shop дээрээ өгөөд үлдсэн мөнгө $4,500 эсвэл $4,000 өөрийнхөө даатгалаасаа гаргуулж хохирлоо барагдуулах боломжтой. Тэрийг маань хоёр талдаа даатгал гэдэг. За энэ comprehensive full insurance гэснээс бас зээл авч байгаа хүмүүсийн хувьд сая заавал даатгал даатгуулаа гэдэг шаардлагатай гэж ярьлаа шүү дээ. За үүн дотор бас gap insurance гэж байгаа. Гэж сонссон. Энэ талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Үүнийг бас ойлгохгүй хүмүүс байна л да. За ойлгоогүй улмаас ийм insurance одоо аваагүй алгасаа сүүлд нь бас хохирол учирсан хүмүүс бас байна. Тийм учраас шинээр одоо машин авж байгаа, зээл авж байгаа хүмүүсийн хувьд ийм одоо insurance заавал авах хэрэгтэй юу? Хэрвээ энэ даатгалыг заавал авах гэж зөвлөж байгаа бол яагаад? За та ястаа гоё асуулт асуулаа. Наа чи маш чухал асуулт. Gap insurance гэдэг маань ерөөсөө маш чухал. Ялангуяа та
Хуучин машин ч шинэ машин ч дилер дээр очиод авч яхад зөвхөн gap insurance-ыг дилер дээр л авах боломжтой байдгийн тийм үү. Яагаад гэхээр энэ gap insurance маань юунд хэрэгтэй юм гэхээр хэрвээ жолоочийн одоо буруугаас болоод автомашин одоо үгүй болоод total loss боллоо л доо. Total loss гэдэг маань одоо бүр мараал илэгдэлтэй одоо ингээд ашиглах боломжгүй болсон тэр машин тийм боллоо гэж бодъё. Тэгтэл таны банкн дээр зээл маань тий Toyota-гоос та $28,000 зээлтэй байж идэг. Тэгтэл машин маань өөрөө дандаа depreciate хийж байдаг. Тэр маань жил болгон машин үнэлгээгээ алдаж байдаг. Майлнасаа болоод оноосоо болоод машиныг дилерээс унж гараад үнэлгээ алдагддаг. Тийм болохоор машин маань өөрөө үнэлгээгээ алддаг эд хөрөнгө гэдэг утгаараа та $28,000 зээлтэй одоо явж идэг. Тийм үү 2-3 жил төлсөн машин дээр. Тэгтэл өнөөдөр таны машины зах зээлийн үнээр үнэлэхэд $12,000 үнэлье гэж бодъё. Тийм үү. Одоо өнөөдөр байгаа тэр юунаас тийм кондишнгаас шалтгаалаад. Тэгтэл $12,000-ыг л автомашины даатгал чинь өгнө гэсэн үг. $12,000-ыг Toyota-гийн зээл рүү оруулна. Тэгэхээр үлдсэн мөнгийг хэн төлөх вэ гэдэг асуулт гарч иж байгаа юм. Хэрвээ танд gap insurance байхгүй бол та тэр үлдэгдэл төлбөр дээр өөрөө унж ийна гэсэн үг. Тэрийг хинч хохирлын байгуулах боломжгүй. Яагаад тэгэхээр тухайн машин тухайн зах зээлийнхаа үнэлгээгээр бодогдож байгаа учраас таны тэр банкны зээлэнд ямар ч хамааралгүй юм а гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэрэн дээр gap гэдэг маань орж ирдэг юм. Тэр банкны зээлийн difference буюу үлдэгдлийг gap insurance 100% хохирлын барагдуулах ёстой тийм даатгал юм. Тийм учраас gap insurance шинэ машин авж байгаа, хуучин машин авж байгаа хүн болгоно маш чухал даатгал гэдгийг би дахин дурдж хэлмээр байна. Зээл авж байгаа хүмүүс яваад маш чухал. Тэрөө зөвхөн дилер дээр хийгддэг гэж ярьчих. Зөвхөн дилер дээр хийгдэнэ. За. Тэгэхээр машин авч дилерээс гарч явчаад сүүлд нь gap хийе гэж болохгүй байна шүү дээ. Яг ихний нэг 7 хоногт бэж магадгүй. Би бас өөрөө нэг дилерийн мэрэгжилтэн биш учраас. Гэхдээ ер нь дилер дээр яг нөгөө гарын үсгээ зураад гэрээндээ гарын үсгээ зураад зээлээ авч явах явцдал gap гэдэг gap insurance-ыг авах хэрэгтэй. Энэ бол маш чухал. Түрүүжи ярьсантай холбоотой асуухад Монгол үнэлэхээр даатгал мөн дипломат үнэлэхээр даатгал хэрэгжиж байна шүү дээ. Тэгэхээр даатгаж байгаа юм чинь тухайн хүн Монгол үнэлэхээр машин байж болно гэсэн үг. Яг үнэ. Монгол үнэмлэхээр Америкийн үнэмлэх автлаа 6 сар машин барих хэрэгтэй гэсэн үг. Виржиниа. Өөр стейтүүдэд бас хугацаанууд ондоо байж магадгүй. Гэхдээ Монгол үнэмлэхээр барих бол бүрэн боломжтой. Монгол үнэмлэхээр даатгалаа хэлүүлээд энд төвхөндлөө, энд даатгалаа автлаа олон улсын үнэмлэх, Монгол үнэмлэх, дипломат үнэмлэх гэх мэтчлэн үнэмлэхүүдэд даатгалах бүрэн боломжтой. За ямар ч байсан Виржиниа мужи яваад бол ийм мэдээлэл өгч штэ. Яг нь. Даатгалаа хийлгээд Виржиниа үнэлэх авах хүртлээр Монгол үнэлэхээрээ үгүй бол олон улсын жолооны үнэлэхээр юм уу? Дипломат үнэлэхээр автомашин барьж болно гэдэг. Тэгээ Виржиниа дулаасаар хүртэлх байдгийг. Гэхдээ бүх мужуудад бол тэрийг хүсэж. Мужууд мэдээж харилцан адил өөр хөлтэй байгаа тийм ээ. Яг нь тий. Хугацаа нь дахин ихэд Виржиниа мужиуд ярьсан байна. За хувийн даатгалын тухайд маш ойлгомжтой мэдээлэл өглөө. За бизнесийн даатгал ер нь ямар төрлийн одоо үйлчлэгээ хамарч болох вэ? Ямар бизнес хийдэг хүмүүс одоо тандахад боломжтой вэ гэдэг талаар жоохон дэлгэрүүлж ярих уу тийм ээ? За тэгээ. Бидээж бид нар монгол хүмүүсээгээ хандаж хэлж байгаа учраас энэ Америкт бизнес эрхэлдэг монголчуудаагаа би бас ингээд хамруулад ярихыг хүслээ. Бизнес даатгал гэдэг маань Америк нэгдсэн улсад бизнес эрхэлж байгаа бизнесийнхаа дансаар ашиг орлого олж байгаа хүн болгонд байх шаардлагатай даатгал гэж үздэг байгаа. Тэгэд
бизнес дотор янз янзын бизнес эрхэлж байгаа манай монголчуудаа тэр дотор кафе делитэй байж болно, ресторантай байж болно, dry cleaning буюу хийм цэвэрлэгээ, хүмсний салон, өсчний салон гэх мэтчлэн дээрээс нь чулууныхан чулууны үйлдвэртэй, чулууны компанитай бас дотор засал чимэглэлийн construction компанитай маш олон монголчууд өдгөө Америкт бас амьдарцгааж байна. Тэгээд энэ жижиг дунд бизнес эрхлэгчдтэй бид нар general liability буюу business owners-ийн даатгал, дээрээс нь бас ажил дээрх эрсдэл осол буюу workers compensation гэдэг даатгалуудыг тус бид санал болгож байгаа. Дээрээс нь бас та одоо land хэрвээ одоо тэр аж ахуй нэгжээ түрээсэлж байгаа бол landlord-ийн бас property-гийн даатгал бас байгаа. Тэднийг бид нэр бүгдийг одоо багц үйлчилгээ болгож custom protection гэж хэд хэдэн том компаниудын даатгалын үйлчилгээг бид үзүүлж байгаа. Тэгээ workers compensation гэдэг маань бас өөрөө маш нэн шаардлагатай даатгал байдаг. Хуулиараа шаарддаг. Ялангуяа чулуу хийдэг, чулуугаар дагагдсан манай монгол компаниуд workers compensation гэдгийг маш олон удаа сонсч ирсэн байх гэж би бодож байна. Ягаад тэгэхээр хэрвээ та subcontractor буюу 12-ийн цалинтай одоо контрактор хийгээд нэгсэнд ажил аавна гэсэн том компаниудаас тэгээд очиход таныг 2 ширхэг даатгалаа авчир гэдэг байнгын тийм байнга асуудаг. Нэгдүгээр general liability буюу business owners даатгал, бизнесийн эрхлэгчийн даатгал гэж явж байгаа. Хоёрдугаарт workers compensation буюу ажил дээрх эрсдлийн даатгал. Ягаад тэгэхээр энэ ажил маань өөрөө ажил дээрх гэмтэж бэртэх маш их боломжтой тийм эрсдэлтэй ажил учраас workers compensation ажил өгж байгаа компани болгон заавалжгүй асуудаг. Тэгээ анханасаа workers compensation гэдэг даатгалыг маш болгоомжтойгоор зөв мэдээлэлтэйгээр хийхгүй бол жил болгон автоматар аудитор ордог даатгал гэж бас байгаа энэ. Тэгээд мэдээж та татвараа бодуулсан бол татврынхаа мэргэжилтэнтэйгээ ярьж агаад өнгөрсөн миний жилийн олсон орлого хэд байна, 12-өөс өөр төрөө бичиж өгсөн цалин минь хэд байна гэдэг дээр үндэслэж бид нэр зөв бөгөөд яг үнэн бодит дүнг тэр хүндээ гаргаж өгөөд даатгалынх нь үйлчлэгийг үзүүлдэг байгаа. Хэрвээ бид анханасаа үнэн хийхгүй бол жилийн дараа аудитор ороод дутуу даатгал төлсөн дээр нэхэмжилж дахиж одоо мөнгөн торгуул орж ирэх $3,000 автоматар данснаас авах, эсвэл дансыг бас хөлдөөх зэрэг иймэрхүү бас сөрөг талуудтай байдаг учраас анханасаа workers compensation гэдэг даатгалыг хэрвээ танд хэрэгтэй, таны аж ахуй нэгжид хэрэгтэй бол биднэртэй уулзтаад, бидэнтэй зөвлөгөө аваад бид анханасаа зүйтэй хийж өгөх юм бол бас та жилийн дараа аудитор орохдоо бас тийм болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалаад бас болзошгүй төлбөр тооцоогоос өөрийгөө бас хамгаалахад чинь бид тулж ажиллах болно. Одоо юу гэдэг хүмүүст сэвжлэл хүүднээс жишээ байдгүй. Одоо бизнес даатгал хийлгэхгүй улмаас маш их хэмжээний хохирол учирсан байдаг юм уу те? Тийм жишээ байгаа юм. Яг гоо. За би сая чулууныхныг ярьсан учраас чулууны аж ахуйд нэгжтэй бизнес owner-зүүдтэй хандаж хэлэхэд хэрвээ бизнес даатгалгүй байж байгаа айлын дотор засал чимэглэлийг хийж байгаа тэр айлыг ямар нэгэн хохирол үзүүлэх галтгооны кабинет угсарч агаад шүрүүпийн дутуу хийснээс юм уу ханан аваагүй болоо ханан дээр нь яг одоо зөвтэй инсталл хийгээгүйгээс болоод эсвэл тэр marble буюу тэр том чулууг буруу инсталлсан ямар нэгэн ажлын ямар нэгэн алдаа жижиг алдаанаас болж тэр гэр бүлийн юм уу тэр аж ахуй нэгжийн хүмүүст хохирол учирсан тохиолдолд та 100% та болоод таны компани 100% хариуцлага хүлээгээрэй. Энэ бол маш том эрсдэлтэй ажил. Тийм ч учраас таныг $1 сая хүртэлх даатгалтай байх ёстой гэж танд ажил өгдөг хүмүүс маань бас шаарддаг. Учир нь ийм. Ягаад тэгэхээр даатгал гэдэг маань эрсдлийн даатгал учраас бизнестэй холбоотой аливаа нэгэн эрсдэл бусдад хохирлыг таны бизнес owner даатгал хариуцах юм аа. Workers compensation гэдэг даатгал маань ажил дээрх гарах эрсдлээс хамгаална. Таны компани танаас гадна 2 бүтэн цагийн ажилтнтай гуруулан ажилладаг бол хэрвээ гэмтэл бэртэл авч ажил дээр гэмтсэн тохиолдолд та workers compensation дээр claim үүсгээд эрүүл мэндийнхаа төлбөрийг төлөөлөхөөс гадна бас тодорхой хэмжээний цалингийн орлого эмчилгээ хийлгүүлж авах хугацаанд бас авах боломжтой. Энэ маань тийм ч учраас энийг ажил дээрх эрсдлийн даатгал гэж нэршлэн байгаа юм л да. Тэгэхээр энэ хоёр заашгүй шаардлагатай. Бас дахиад нэг жишээ дурдахад хэрвээ
Хүмүүсийн салон жишээлбэл тийм үү дандаа хүмүүсийн хүмүүс гартай гоо сахны ажилладаг. Хэрвээ ямар нэгэн байдлаар тухайн нэг үйлчлүүлэгч мөөгөнцөр тусах юм уу тийм үү багажнаас болж эсвэл бол ямар нэгэн байдлаар аж ахуй нэгжид дотор халтарч унсан тохиолдолд тэрийг шүүхтэх буюу сүү хийн гэдэг байгаа тийм маш боломжтой учраас тийм тохиолдолд хэн cover-ыг даах вэ гэвэл business owners general liability даатгал маань даадгийн. Ресторантай хүмүүс хэрвээ хүн ресторанд нь ороод хоол идээд гизэн өвдөд тэрнээс болоод цаашаага complain хийгээд шүүх төр дуудсан тохиолдолд таны business owner даатгал чинь мууцсан хоолыг даатгадаг тусгай юм endorsement гэж явдаг. Тэр маань даатгадаг жишээлбэл хүн халтарч унаад биеэ гэмтээсэн тохиолдолд ийм эрсдлүүдээс маш их одоо бизнес тулгарх эрсдлүүд байдаг учраас энэ болгоныг бас бизнес даатгал маань даатгана гэсэн үг. Ямар нэгэн байдлаас болж галын аюул гарсан тохиолдолд мэдээж хоол унд хийж байгаа ресторан бол киченд одоо янз янзын болох эрсдэл маш өндөр байгаа. Магадгүй тог тасраад 3 хоноод хөрөгч ажиллахгүйгээс болоод бүх дотор нь бисээ хоолнууд муудах ч юм уу. Ерөөсөө бизнест бол ямар нэгэн байдлаар эрсдэл байнга учирч байдаг өдөр тутмын амьдралд тийм ээ. Байнга тохиолддоггүй юм а гэхэд жилдээ нэг ганц удаа ч юм уу тохиолдохгүй бид нэр мэдхийн арга байхгүй. Бид нар ирээдүг харж чадахгүй. Тийм учраас энэ даатгалууд маань одоо бүх хувийн бизнесийн чанартай тийм эрсдлээс одоо биднийг бас хамгаалдагаараа онцлог тэгээд тийм учраас одоо их ландлордууд маань даатгалтай байхаа шаарддаг, лимиттэй байхыг бас шаарддаг учир нь юм байгаамаа. За нэг асуулт байна. Одоо бичиг баримтгүй магадгүй цалингаа одоо бэлэн өнгөөр авдаг ч юм уу. За үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс, эдгээр хүмүүс ямар нэгэн байдлаар одоо хамгаалагдах одоо ажлын байран дээр гэмтсэн тохиолдолд ч юм уу те workers compensation гэдэг ярьж шүү дээ. Үүнд харагдах боломж байдгүй. Тэрийг бол тэр компани захирал шийдэх ёстой. Тэр компани захирал энэ хүн үнэхээр бүтэн цагийн ажилтан, энэ хүн нэгдгээс 5 дахь өдөр хүртэл манайд 40-45 цаг ажилладаг full time employee гэж явж байгаа бол тэр хүний заавал workers compensation дээрээ дурдсан байх ёстой. Тэр хүний нэрийг овог нэртэй, мэдээлэлтэй ажилтан гэдэг утгаар. Хэрвээ тэр хүн маань тэр даатгал дотор хамрагдаагүй бол даатгал эрсдлийг нь даахгүй гэсэн үг. Тэгэхээр тийм ч учраас одоо бизнес эрхлэгч менежерүүд маань, owners маань бас эднийг маш сайн дотроо бодох ёстой. Ихэнхдээ бол миний харж байгаагаар хидэн өрөөсгөлөө ойлголтууд байдаг. Бид нар өөрсдөө даатгуулахгүй гэдэг тий одоо owner буюу executive өөрсдөө даатгуулах гэдэг. Яг ингээ харахаар манайхан дандаа өөрсдөө гар тулж ажилладаг байдаг. Хэрвээ тэр компани захирал маань өөрөө гар тулж ажиллаж байгаад ажил дээр бэлтгэсэн тохиолдолд хэрвээ та өөрийгөө оруулаагүй бол даатгал бас даахгүй. Тийм учраас ингээд энэ болгоныгаа процессуудаа маш зөв анханасаа хийгээд яг хэдэн ажилтнтай бэ? Тэр ажилтнуудаа оруулах уу? Оруулвал та бүтэн цагаар оруулмаар байна уу? Хагас цагаар оруулмаар байна уу? Тэ гэдгийг анханасаа ярилж зөв зөвтэй хийсэн дээр бичиг баримтгүй дээр бол workers compensation-д ороход бичиг баримттай баримтгүй тэр хүнд ямар ч хамаа байхгүй. Тэр бол нэг одоо шаардлагагүй. Зөвхөн тэр хүн тэр газар ажилдгаараа өөрийгөө оруулахыг дарах шийднэ гэсэн үг л дээ. За бичиг баримтгүй хүмүүсийн хувьд бас нэг асуулт байна. Одоо магадгүй ихэнх хүмүүсийн хувьд ерөнхий мэндийн даатгал байхгүй хүмүүс маш илбэг байна л да, тийм ээ. Тэгэхээр ерөнхий мэндийн даатгалгүй хүмүүсийн хувьд за нэг ялангуяа бизнесийн одоо харилцаанд орж байгаа. Эдгээр хүмүүс даатгал тал дээр юу анхаарах хэрэгтэй вэ? За автомашины даатгал дээр би цохож дурдж хэлмээр байна. Автомашины даатгалтай байжгаад аварт орсон тохиолдолд, өөрийн буруугаас болоод аварт орсон тохиолдолд таны биед учирсан хохирлыг эрүүл мэндийн даатгалгүй бол одоо хохирлыг барагдуулах маш хэцүү байдалд унжин гэсэн үг тийм үү? Та 100% өөрөө эрүүл мэндтэй хохирсон хохирлыг дааж гарах ёстой болчлоо. Тэгээд Минийгээрээ юу хэлэх гээд юм гэхээр автомашины даатгал дээр нэмэлт даатгалууд байдаг. Тэрийг med pay гэдэг байгаа. Medical pay буюу биед учирсан хохирлын эрүүл мэндийн зардлыг төлөхөд тусалдаг ийм даатгалын нэмэлт үйлчилгээнүүд бас байдгийг. Тэрийг би бас монголчуудаа маш одоо чухал даатгал шүү гэж би бас цохож хэлмээр байна. Магадгүй та сарын $10-20 илүү төлж магадгүй. Гэхдээ
тэр маань яг эрсдэлд орсон тохиолдолд таны эрүүл мэндийн даатгалыг $5,000 хүртэлх, $10,000 хүртэлх, цаашаа $50,000 хүртэлх даатгалтай тус үнэлгийг та өөрөө сонгох боломжтой байгаа. Хэрвээ өөрийн буруугаас болоод та гэмтэл бэртэл авсан тохиолдолд та шууд эмнэлэгт очиж үзүүлэн эмнэлгийнхаа зардалтай холбоотой бүх хохирлогоо автомашиныхаа даатгалаас гаргуулах боломжтой байгаа гэж хэлмээр байна. Ялангуяа эрүүл мэндийн даатгал байхгүй иргэд маань энийгээ маш сайн анхаарах ёстой. Бид эрсдлээ харж авах ёстой. Бидэн дээр маш их олон үйлчлүүлэгч нар хамрагддаг, ханддаг даатгалаараа би мөнгө гаргуулж чадсангүй, надад эрүүл мэндийн даатгал авахгүй, би аваарт ороод биеэрээ хохирчлоо, тэгээ миний буруугаас болсон, одоо яах вэ гэж ирдэг. Тэр үед хэрвээ тийм даатгалтай байсан бол таныг бүх одоо эрүүл мэндтэй холбоотой, гэмтэлтэй холбоотой эмнэлгийн зардлуудыг маань бас хохирлыг барагдуулж өгдөгөөр medical pay гэдэг бас маш чухал даатгалын endorsement байгаа гэж хэлмээр байна. Маш чухал мэдээлэл. Эрүүл мэндийн даатгал ерөнхийдөө авах боломжгүй хүмүүсээ бас анхаарах хэрэгтэй байх нь шүү дээ. Яг үнэ. Эрүүл мэндийн даатгал хожим одоо гарч болцгүй одоо эрүүл мэндийн даатгал эрүүл мэндтэй холбоотой эмчилгээний зардлаа автын даатгалтай оруулж даатгал боломж бас байна гэдгийг. Тийм, тэр маань болохоор одоо зөвхөн аваар осолд орсон тохиол, аваараас үүдэлтэй гэмтэл бэртэлд автын даатгал дээр оруулсан эрүүл мэндийнхаа даатгалыг хохирлыг барагдуулах боломжтой юм аа. Хэрвээ цаад хүний буруу байсан бол цаад хүний даатгал бол тухайн хүнийг одоо бичигээрэнт эрүүл мэндийн даатгал дэсгээс үлх мөрөд cover хийж байгаа шүү дээ. Яг үнэ. Өөрөө буруутай байсан нөхцөлд хэрвээ эрүүл мэндийн даатгалгүй бол маш их хохирол амсгана гэж ойлгож байна, тийм үү? Яг үнэ. За шинээр хаус худалдаа авч байгаа. Үйл хөдлөх хөрөнгө худалдаа авч байгаа хүмүүсийн хувьд бас даатгалын талаараас товчхон зөвлөгөө өгөөч. Заавал даатгал хамгаалах ёстой юу? Хамгаалах ёстой бол юуг анхаарах ёстой вэ? Яг. За хаус авч байгаа хүмүүст маань заашгүй home owners insurance гэж даатгал хэрэгтэй, байшингийн даатгал хэрэгтэй. Яагаад тэгэхээр та 10-аас 30 жилийн хугацаатай ипотекийн зээлэнд хамрагдаж байшингаа худалдаж авч байгаа ах мэдээж хэрэг. Тэгэхээр танд одоо зээл олгож байгаа тэр lender компани маань заашгүй даатгалыг тэдэн хэмжээтэй даатгалсан байх ёстой гэдэг шаардлагыг бас тавьж байгаа. Яагаад тэгэхээр тэр байшин маань тэр банкны ордер одоо байшингийн ордер маань банкн дээр суурьж байгаа учраас заавалчгүй бид даатгалсан байх ёстой байдаг. Тэгээд орон байрны даатгал маань өөрөө бас маш чухал. Ямар нэгэн байгалийн гамшиг болоод гал аюулаас орон гэр болоод бидний эд хөрөнгийг орон гэр дотор байрлаж байгаа эд хөрөнгийг нь бас даатгадаг. Тэгээд анхнаасаа бас орон байрны даатгал хийлүүлэхдээ анхаарах бас хэд хэдэн зүйлүүд маш их байдаг. Хэрвээ мөндрөөс болоод цахилгаанаас болоод дээвэр эвдэрсэн тохиол дээврийн coverage даатгалд маань орсон байна уу? Эдгээр маань дандаа нэмэлт даатгалууд байдаг. Хэрвээ сантехникийн асуудлаас болоод гэрт ус алдснаас болж одоо шал гэмтэж бэртэх эсвэл дотор бас байгаа хувийн эд хөрөнгүүд гэмтсэн тохиолдолд тэрийг даатгах endorsement буюу нэмэлт даатгал орсон байна уу? Дээрээс нь хэрвээ одоо дээвэр хэрвээ эвдэрлээ гэж бодоход дээврийг хэсэгхэн хэмжээнд нь шал ондоо материалаар хийх үү эсвэл бүгднгийн ингэж сольж хийх үү? Ягаад тэгэхээр тэр чинь бас гоо үзэмж гэж байгаа, материал гэж юм байгаа. Тэгэхээр энэ болгоныгоо бас шинээр байшаа авч байгаа хүмүүстэй бид аль болох энгийн бөгөөд маш тавч тодорхойгоор тайлбарлахыг хичээдэг. Ягаад тэгэхээр хааштай л эрсдлийн даатгал авах ёстойгоос хойш бас дээрээс нь нэмэлт даатгал хийлгүүлээд өөртөөгөө бас янз янзын бас exposure буюу риск энэ рискээс бас өөртөөгөө хамгаалах ийм даатгалуудыг бид бас санал болгодог байгаа. Тэгээд бас хаус авж байгаа хүмүүс маань бас айгүйх янз янзын асуултууд байдаг. Тэгээд бидэнтэй бас өргөнөөр холбогдоод бид бүх төрлийн үйлчилгээг нь үзүүлэхээс гадна бас зөвлөгөө өгөөд ямар бүтээгдэхүүн юунаас илүү ин гэдгийг ингээ харьцуулалт хийгээд бас өгдөг байгаа. Тэгээ хаустай бас даатгалтай усуд маань машина нэмүүлсэн тохиолдолд бас нөгөө bundle service буюу багц зүйн үйлчилгээний үйлчилгээг бас авах боломжтой. Би бас энийг дашин дурдмаар байна. Айгүйх олон монгол үйлчлүүлэгч маань надад хандахдаа байшингийнхаа даатгалыг хөдөлгөмөөргүй байна гэдэг нэг юм айцтай байдаг юм шиг надад санагдсан. Хэд хэдэн удаа. Яагаад тэгэхээр анхнаасаа байр авахдаа нөгөө
даатгалын маань мөнгө нь ингээд сар болгоныхаа лизингийн ингээд төлбөрт нь орцсон явж байгаа. Тэгэхээр тэрийг ийм л даатгалтай байх ёстой юм байна. Лендри өгсөн даатгал энэ даатгалаар л явах ёстой юм байна гэдэг бас нэг өрөөсгөл ойлголт манайханд байдаг. Даатгалыг солих үйлчилгээ бол ерөөсөө хувь хүний өөрийнхөө сонголт байдаг. Та автомашины даатгалаас солимоор байна уу? Бизнес даатгал солимоор байна уу? Байшингийн даатгал солимоор байна. Энэ бол таны өөрийнхөө хувийн эрх. Та заавал гэрээ хийсэн хугацааг хүртэл хүлээх шаардлагагүй. Та хизээ сайн дураараа цуцлуулаад тэгээд үлдсэн мөнгө буцаан авах боломжтой байдаг. Гэхдээ цуцлуулахдаа заавал шинэ даатгалтаа орсон албан ёсоор хамрагдсан бэжэд цуцлуулахгүй бол дунд нь бас gap буюу дунд нь даатгалгүйгээр явах ус тохиолдол байдаг учраас анханасаа зөв компаниудаа сонгоод бүх юм жигдэрсийн дараа одоо байгаа даатгалыгаа цуцлуулах бүрэн боломжтой байдаг. Бид эндээс зээлийн моргэж компани руу даатгалыг солих үйлчилгээ үзүүлдэг. Бид бүгд энийг арын даадаг учраас үйлчлүүлэгчнээс маань бас тэр тал дээр айдас байхгүй шүү. Таны зээл нь ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Бид нэр мөнгөн дүнгээл яг барьж чадах юм бол тэрэн дээр хэрвээ та байшингаа акттайгаа оруулаад акт дээр 15% хямдрал авч байгаа бол та тэрэн дээр байшингийн даатгал хөдөлгөхгүй дээр бас та ямар ч шаардлага байхгүй. Энэ болгон бүгд албан ёсоор явагдана гэдгийг би бас цохож хэлмээр байна. Даатгал сольсны одоо учраас торгуул төлөх юм тийм байх уу? Тийм байхгүй юу? Тийм байхгүй. Анханасаа орохдоо лендрууд манаас өөрсдийн хамтарч ажилладаг даатгалын компаниуд байдаг. Тэднэрээр анханасаа авсан байж магадгүй л дээ. Гэхдээ тэр компанитайгаа заавал насан туршдаа 30 жил явах ёстой гэсэн тийм шаардлага бол байхгүй. Тухайн хүн маань өөрийнхөө хүсэлтээр өөрийнхөө сонголтоор даатгалынхаа компанийг хизээ солих бүрэн боломжтой байгаа гэдгийг би бас тэрэн дээр дурдмаар байна. За бас нэг шинээр ирсэн хүмүүсийн бас нэг болгоомжлох юм байдаг юм л да. Social security дугаараа хөндөж болохгүй, банкны мэдээлэл хөндөж болохгүй, ерөөсө тас дараад байгаараа гэж хүмүүс хэлээ өгчдөг. Ямар нэгэн үйлчлэгээ авахаар тэрэндээ бас эгэлздэг байна л да. Одоо хувийн мэдээлэл алдагдах ч юм уу те, банкны дансны мэдээлэл, магадгүй нэр овогж одооны өмнөх. За иймэрхүү одоо маш нуус бүхий мэдээлэл та бүхэн яаж одоо хуулиар хамгаалдаг вэ? Та бүхэнд хандж байгаа хүмүүс энэ талаар санаа зовхгүй байж болох уу? Asta маш зөв асуулт асуулаа. Танд маш их баярлалаа. Бидний үйлчлүүлэгчнэрээс бас тийм өрөөсгөл ойлголт бас биднэрт хандчихсан л да. Бид ингэ сошиал өгөхөөр танах найдвартай юу гэх мэтчлээ. Эдгээр бол мэдээж хэрэг хүн болгоны санаа зовх ёстой зүйлс тийм үү. Манай компанийн хувьд гэх юм бол бид хүний хувийн мэдээллийг чандлан нууцлахаас гадна бид одоо өөрсдийн гэсэн IT системтэй бид бүгд өөрсдийн гэсэн софтвертэй хамгаалагдсан системээр бид ажилладаг байгаа. Дээрээс нь бидний хамтарч ажилладаг компаниуд маань улсын хэмжээний онц үнэлгээтэй буюу AAA, A++ гэсэн компаниудтай бид шууд албан ёсоор ажилладаг. Дээрээс нь энэ бид хууль зөвлөгөөнийхөө хуулийг баримтлах ёстой, хүмүүсийн хувийн мэдээллийг чандлан нууцлах ёстой. Тийм учраас бидэнд бол та найдах хэрэгтэй. Бид бас албан ёсоор үйлчлэгээ зөвхөн монголчуудаа биш Америк нэгдсэн улсын иргэдэд болон одоо энд оршин сууж байгаа хүмүүст та нарт үйлчлэгээ үзүүлж байгаатай адилхан үзүүлдэг учраас мэдээж хэрэг бид хуулиа даах ёстой. Тэрэн дээр бол ямар нэгэн санаа зовох зүйл байхгүй гэдгийг би бас хэлмээр байна. За маш ойлгомжтой. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа учраас хэн нэгэн одоо кристал юм уу болорт мэдээлэл өгж байгаа биш ээ. Маш нарийн хяналттай аудит бүхий компани учраас одоо бүх зүйл нарийн хамгаалагдсан байна. Яг нөгөөдөө бүр зөвхөн монгол хүмүүст биш нийт одоо зах зээл үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас зөвхөн бас тэр талыг бас хүмүүс бас сайн ойлгох хэрэгтэй болж байна. Монгол эзэнтэй байгаа учраас монгол хүмүүс үйл ажиллагаа явуулдаг гэдэг тийм ойлголт бас хүмүүс байж магадгүй гэж бодож байна л да. Яг үнэ. Би тэгээд бас ташин дуртахад агентлагтай ажилласны давуу тал гэж маш их өндөр байгаа. Би зөвхөн одоо бизнесийнхаа тал дээр хэлэхдээ биш. Ер нь та хэрвээ манай компани сонгосон ч бай, өөр агентлагийг сонгосон ч бай, заавал манай дээрээс үйлчлэгээ авах алба байхгүй. Энэ бол хувь хүний сонголт тийм ээ. Гэхдээ агентлагтай ажилласны нэг давуу тал гэх юм бол бид таны информацийг, таны хувийн мэдээллийг чандлан сахидаг. Та жишээлбэл өнөөдөр автомашины даатгал хайх гээд онлайн дээр Google дээр ороод автомашины даатгал гээд ямар ч хамаагүй тийм source байхгүй вебсайт руу ороод өөрийнхөө бүх мэдээллүүдийг өгчдөг. Тэгэхээр яах вэ? Тэр компани маань мэдээллийг чинь зардаг байгаа. Хэд хэдэн хүмүүсүүд зардаг. Магадгүй тийм тохиолж ирсэн улсууд байгаа ах. Мэдээллийг хийж өгөөд
маргааш нас 10 20 30 хүмүүс залгадаг spam call ирдэг. Тэр юу гэсэн үг вэ гэхээр та өөрийнхөө мэдээллийг харин интернет дээр задарч тавьснараа таны мэдээллийг цаашаагаа ингэж зарж борлуулж тэгснээрээ бас энэ компаниуд ингэж маркетинг хийдэг гэдгийг та бас ойлгох хэрэгтэй. Бидэнд та мэдээлэл өгснөөрөө бид таны мэдээллийг чандлан сахиснараа тань руу 30 40 компаниудаас хинч залгахгүй, хизээч залгахгүй. Би бол манай компани танаас хувийн мэдээллийг ингэж чандалтагаараа бас онцлог талтай юм шүү гэж бас дурдмаар байна. Шууд мэдээлэл. Онлайнаар шоп хийж байгаа хүмүүс яваад одоо бүх мэдээлэл ингэ цацаад байдаг шүү дээ. Тэрийг цааш нь дамжуулаад зарж борлуулдаг. Яг үнэ. Утасны дугаар, имэйл хагийг нь зараад борлуулчихдаг. Түүний одоо хойноос нь одоо commercial компаниуд орж ирдэг. Эйженсидээ арчиж байгаа нөхцөлд таны мэдээллийг цааш нь борлуулахгүй гэдгээрээ бас даваа талтай байна. Яг үнэ. За танаа үйлчилгээ авч байгаа хүмүүсийн бас магадгүй төлбөр хураамж яваад сонирхож магадгүй. Танаа компани зуршлууж дата худалдаа авсан хүмүүсийн хувьд ямар нэгэн хураамж байгаа юу? Нууц биш бол одоо ямар хэмжээний хураамж авдаг байна? За би энэ асуултыг аягүй сонсч байсан. Манай даатгалын үйлчилгээнд хандаж биднээс зөвлөгөө авах болон манай компаниар даатгалаа хийх гэсэн өөрчлөлөгч болгоноос бид ямар ч хураамж буюу бидний одоо цалин хураамж хөлс бид авахгүй. Энэ болгон маань яагаад тэгэхээр бид аль бие усны гэрээтэйгээр ажилладаг. Аль бие усны гэрээтэй тухайн компанитай хийсэн гэрээтэй байдаг учраас бид танд борлуулах үйл ажиллагаа үзүүлнэ. Түүнээс бид танд нэмэлт танаас broker fee эсвэл agency fee гэж бид тийм хураамж төлбөр тооцооны хураамж авахдаггүй байгаа. Энэ болгон бүгдээрээ үнэгүй үйлчилгээнүүд гэж явагдаж болно тий. За маш чухал юм байна. Би бас төлбөртэй байх гэж бодож байсан тэгвэл үнэгүй байх нь шүү дээ. Төлбөр байх. Зөвлөх үйлчилгээ дээр нь брокерийн үйлчилгээ үнэгүй байх нэ. Яг үнэ. За танаа бизнесээ одоо магадгүй онлайн гэж шийдсэн байгаа юу? Яг үнэ. Цаг тахлаас болоод бид сүүлийн 2 жил ер нь дандаа цахимаар үйлчилгээнүүдээ үзүүлж байгаа. Тэгээд цахимаар болоод утсаар бид бүрэн үйлчилгээгээ үзүүлэх боломжтой. Заавал биеэр уулзах шаардлагагүй. Хүмүүс маань цахимаар бүх имэйлээр бичиг баримтуудаа мэдээллүүдээ явуулаад бид цаг тоглож яваад бүх ажлуудаа утсан дээр явуулчихдагаараа бас онцлог талтай. Тэгээд ер нь цаг тахлын дараа бас маш олон бизнес нэгжүүд, аж ахуйн нэгжүүд онлайнаар цахимаар ингээд ажиллаа явагдаа сурчлаа тийм ээ, хүн болгон энтэй гэсэн ингээд тасан зогцчлоо. Бид ч бас тэдний адил сүүлийн 2 жил бол бүх үйл ажиллагаа цахимаар явуулж байгаа. За одоо жишээл хуучинсыг үзэлтэй утасны цаанаас камерад идэхгүй очиод уулж ядаа гэсэн хүмүүс яа. Тийм хүмүүс маш их байгаа. Хэрвээ үнэхээр бас тий үйлчлүүлэгч нар маань заавал биеэрээ уулзах үед гэсэн тохиолдолд бид цаг аваад бас уулзах бүрэн боломжтой тий. Офис дээр уулзсан тийм ээ. Яг үнэ. Танай офис чинь хаана вэ? Манай офис одоогийн байдлаар Манасаас байрлаж байгаа. За Вижена мужийн Манасаас хотод офис нь байрлаж байна. Яг үнэ. Манасаасын Battlefield гэдэг том дайм болж ирсэн, иргэний дайм болж ирсэн том парк байгаа. Яг тэрний хажууд манайх үйл ажиллагаагаа явуулж байгаа. За утасны дугаар, имэйл хаяг, офисын хаяг бол доогоор гарч байгаа. За танай компанийн хувьд өнгөрсөн жил цаг тахлын үед одоо нэлээд алдагдаад орвоо. Танай даатгалын системийн одоо салбарын хувьд ерөнхийд нь ярихад цаг тахлыг хэрхэн даван туулва? Одоо хэрхэн сэргэж байна? Цаг тахлын үед мэдээж хэрэг бизнес нэгжүүд маань үйл ажиллагаа зогсон байдалд маш их шилжүүлсэн байгаа. Харамсалтай нь энэ даатгалын хуулиуд маань дандаа 1960-ад оны үед бичигдсэн хуулиуд байдаг Америкт нэгдсэн улсын. Тэрнээс хойш нэг ч сэргээгдэг хуулиуд байдаг. Тэр дотор маань ялангуяа тийм өвчин зовлонтой холбоотой цаг тахлнаас хамгаалсан тийм хууль нэг ч байдаггүй. Тийм учраас маш харамсалтайгаар одоо даатгалын компаниуд маань энэ аж ахуйн нэгжүүдийн хохирлыг барагдуулах ямар ч боломжгүй, даатгал дээр ямар ч одоо хохирол барагдуулах боломжгүй байсан. Мэдээж хэрэг бид маш олон бизнесүүдэд алдсан, маш олон бизнес хаалга харамсалтай нь хаасан байгаа. Яг цаг тахлын үед. Гэхдээ одоо 21 оноос эхлээд буцаад бас хүмүүс маань хөл дээрээ зогсоод буцаад бас үйл ажиллагаа нэгжээ явуулах боломжтой болж байгаа. Тэгээ бидний хувьд гэвэл мэдээж хэрэг бусад бүх бизнестэй адилхан энд мэдээж биднэрт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байгаа. Гэхдээ мэдээж хэрэг компаниуд маань бас цаг тахлын үед аль болох хөнгөлөлт өгөөд аль болох хүмүүсийнхаа төлбөрийг нь хойшлуулах ч юм уу иймэрхүү бас бид нар хамтарч ажилласан учраас бас ямар ч байсан хийх нь бол даваад гарцсан гэж бас би бодож байгаа.
За маш боломжтой. Дээд үздсэн мужуудын оршин суугчид монголчууд даатгалын чиглэлээр маш үндэслэлтэй мэдээлэл авахыг хүсвэл Mogul Insurance Group компанитайгаа холбогдох. Дээрээс нь бидний бас манай компани нэг давуу тал гэвэл бид бас маш олон монголчуудтайгаа бас хамтарч ажилладаг. Бид биенийхээ бизнесийг дэмждэг. Бид цөөх үйлчлэхний тийм бид хамтдаа хүчтэй урайнд ороод би бас бизнесээ явуулахыг маш их хүсдэг. Тэгээ бидний бас хамтарч ажилладаг Цэнгэл Хадаа гэж loan officer ихч маань байна. Маш олон монголчуудад зээл гаргаж өгч байгаа. Тэгээд тэр ихч маань Homespire Mortgage гэдэг компани аль биесийн loan officer хийдэг эмэгтэй байгаа. Дээрээс нь бас Дашка Алтан Басан гэдэг ах маань байгаа. Тэр маань болохоор commercial realtor хийдэг. Та хэрвээ бизнес худалдаж авах сонирхолтой байгаа бол Westgate Business Group-д ажилладаг Дашка ахтай маань холбогдоод бас ямар нэгэн бизнес худалдаа авах боломжтой байгаа. Дээрээс нь бас манай Монголын хамгийн анхны дилер буюу Carlines гэдэг бас сайхан компани хийсэн. Манай амраа ах тэгээд дээгийгч хоёр манаас эхнэр нөхөр хоёр энэ компаниг ингээд урагшлуулад аваад явж байгаа бас анхны Монгол дилер гэдэг утгаараа тэгээд бид нар бүгдээрээ нэг талбар биш ч гэсэндээ бид нар даатгалаараа нэг холбогддог юм. Яагаад тэгэхээр машин авсан ч гэл танд даатгал хэрэгтэй. Та бизнес худалдаж авсан ч танд бизнес даатгал хэрэгтэй. Та байшингийн даатгал, байшин авсан ч танд байшингийн даатгал хэрэгтэй. Тийм учраас бас манай компани энэ олон салбаруудтайгаа Монгол ялангуяа Монгол мэргэжилтэнгуудыгаа дэмжиж бид бас ингэж хамтарч ажиллаж биенийхээ нөлөөг бас явдаг бас би ташинд бас дурдсан зүйтэй болоо гэж бодлоо. Мэдээлэл машин авж байгаа, үйл хөдлөлт авж байгаа, орон байр авж байгаа хүмүүсийн бас нэг цэгийг үйлчлэхэ тийм ээ. Нэг компанитай холбогдоод тэндээс бүх мэдээлэл авах ийм боломжийг бас бүрдүүлсэн байна шүү дээ. Яг гоо. За Virginia мужийн орчимд амьдарч байгаа хүмүүсийн бас маш чухал мэдээлэл өгч байна. За ингээд үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг саяын дурдсан компаниуд, эйжентүүд, хувь хүмүүсийн мэдээллийг бас хоёулаа энэ видеонд бас оруулна гэж бодож байна. За ингээд цаг зав гаргаж сайхан дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танай хамт олонд маш их баярлалаа. Таныг өнөөдөр цаг зав гаргаад биднийг урьж оролцуулж маш сайхан асуултууд асууж бас монголчуудтай мэдээллийн чанартай өрөөсгөл ойлголтуудыг бас ингэж цохож дурдж биднийг урьсанд танд бас маш их баярлалаа. Манай байгууллага зүгээс. Эрхэм үзэгчдээ өнөөдрийн дугаар өгөр өндөрлж байна. Дараагийн дугаараар удахгүй болцгоё.